За хамгийн гол зарчим юу гэхээр одоо бид нар энэ залуучууд анхнаасаа энэ улс төрд орохдоо энэ намд эсэхтэй нэг л зүйлийг үргэлж ярьж ирсэн. Хэдхэн хүний тохиролцоонд хэдхэн хүний зурсан зургийн дундуур хэдхэн хүн тэрүүхэндээ ингээд асуудлыг шийддэг байдлыг эсрэг гэж шинэ үеийнхэн гэж өөрсдөө нэрлж ингээд улс төрд орсон. Зарчмын үед яг одоо ингээд залуу гүшүүдтэйгээ санал нэг байгаа нь юу гэхээр одоо бид нар өнгөрсөн хугацаанд намын тамга тэмдэгний асуудал, намын гэрчлэгээний асуудал гээд улсын дэвшигтэй холбоотой гэдэг ингээд бид нар яарсан үйлдэл болгон дээрээ даарсан, зөндөө даарч үтсэн. Тийм учраас яарад яах вэ гэдэг энэ зарчим дээрээ бол бид нар бол санал нэгдэж байгаа. За өнөөдрийн одоо байгаа нөхцөл байдал дээр бол одоо намын дарга сонгох гэж байгаа дүрм, за намын даргаыг сонгож шалгаруулах энэ журам, энэ бүхэн бол одоо 2005 оны хуучин улс төрийн намын тухай хуульд нийцүүлсэн ийм зохицуултууд байгаа. Одоо улс төрийн намын тухай хууль хэрэгжээд эхэлсэн. Одоо байгаа улс төрийн намын тухай хуулиар тодорхой заалтууд 3 дугаар зүйл дээр, 8 дугаар зүйл дээр намын удирдлага болон бусад шатны одоо албанд өршөлдөх хүмүүсийг, намын гишүүдийг аливаа ямар нэгэн хэлбэрээр ялгуурлан гадуурхахгүй байх энэ нарийн заалтыг оруулсан байна. Тэгэхээр бид нэр одоо ингээд нэг юм мордгийн хазгаа гэдэг шиг яаруу даарна гэдэг нэг Монгол ардынхаа одоо хилээд үлдээсэн энэ үгсийн дагуу бид нэр бас жоохон бодож уртаас уртаа байх хэрэгтэй юм байна гэдэг энэ зарчмын байр суурин дээр байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт гэх юм бол үнэхээр одоо ардчилсан намын даргад өршөлтнө гэдгээ зарласан цөөн хэдэн хүмүүс байх шиг байна. Ер нь одоо өршөлтнө гэдгээ ил зарлаагүй ч гэсэн олон нийт одоо ойр тойрныхонтой хилээд олон нийт одоо мэдэж эхэлж байгаа, хилцүүлэлт өрнж эхэлж байгаа хэдэн хүмүүс байна. Эднэр ч гэсэн бид нар хоорондоо юу ярьж байгаа вэ гэхээр бас энэ жоохон хугацаа сонголт өгдөг, намын гишүүдтэй очиод нэг өөрсдөө харуулдаг, бодол санаагаа хэлдэг. Намын гишүүд өөрсдөө дундаасаа үндэсний бодлогын хороо гэдэг байгууллагт бидний төлөөлөл шийдвэр гаргалцаарай гэдээ явуулсан энэ хүмүүстэй хэнийг сонгол зүгээр юм бэ гэдэг энэ саналаа өгөх нь боломж хугацааг бас олгох нь зөв юм байна гэдэг үндсэн дээрээс үндсэн дүрмээ эхлээд шинчлээд хуульдаа нийцүүл, шинэ хуульдаа нийцүүлж баталсны дараа намын дарга сонгуулаа явуулвал яадаг юм бэ гэдэг энэ уриалга бас юм саналтай байгаа гэдгийг мэдэгдэж